Үндэсний аюулгүй байдлын тулгуур бол эдийн засгийн аюулгүй байдал. Бид нар үндэсний аюулгүй байдал дээр энэ чиглэлээр маш олон тунхаглал гаргасан 94 он 2010 оны аюулгүй байдлын үзэл баримтлал дээр. Гэхдээ энийг ерөөсөө мөрдөхгүй байгаа. Манай улс маш сүртэй нэртэй урт хугацааны бодлогын бичиг баримтууд хийдэг атлаа түүнийг явцын бодлогын бичиг баримтууд руу тусгах дээр асар маруухан сул. Тэгэд ямар сайд ирнэ, ямар удирдлага ирнэ, тэр хүний улс төрчийн харизм, хувийн дүгнэлт, тойрон хүрээлэгчдийн хандлагаас бодлогууд доктортой биш байдлаар үргэлжлэн явдаг. За мэдээж эдийн засгийн аюулгүй байдлын гол ноён нурууг авч явдаг тэр институт бол Төв банк. Төв банкны удирдах бүрэлдэхүүнд ажиллана гэдэг бол мэдээж хуулийн дээр байгаа инфляцийг бууруулах, мөнгөний бодлого, макро эдийн засгийг удирдах энэ зүйл дээр анхаарахаас илүүтэйгээр цаана байгаа Монгол улсын тусгаар тогтнол бүр эрхт байдлын амьд халуун дархлаа болсон тэр эдийн засгийн аюулгүй байдлыг яаж тордож хамгаалах вэ гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр эдийн засгийн одоогийн нөхцөл байдлыг та яаж үнэлж дүгнэж байгаа вэ гэдгээ хэдүүлээ энэ удаагийн тэмдэглэл үлдээх зайлшгүй шаардлагатай. Бид нар ирээдүйн цаг дээр маш олон зүйлийг ярьдаг. Асуудал дээр бол амжилт бүтээлээр бол эзэн олонтой шүү дээ. Алдаа завхрал бол их өнчин эзэнгүү. Бүгдээрээ тангар өргөсөн хүмүүс. Тэгэхээр өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг та яг юу гэж үнэлж байгаа чинь их сонирхолтой. Эндээс чинь асуултаас чинь хамаарч бас тодруулах зүйлс гарах бах. Нэг. Хоёрдугаар. Цаасан дээр бид нар мундаг амжилт гаргаад байна гэдэг. Нэг хүн дөрөвдөх дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн тухай ярьдаг. Гэтэ өнөөдөр яг бодит байдал дээр иргэд ядуурлалтаа бүр живчихсэн. Нийт өмчийн 70% төртөө хамааралтай дарга тойрсон бүлэглэл бол хангалуун амьдарч болоод байдаг, амьдралаас тасарч болоод байдаг. Жирийн иргэд асар хүнд нөхцөл байдалд байна. Ядуурл дагсан олон нийгмийн сүүдрүүд. Тэр энэ дээр бол та ер нь ямар арга хэмжээ авбал зөв гэж яг энэ манлайлалын хувьд үзэж байгаа вэ? Энэ хоёр асуултанд хариулахгүй. За хариулъя. Нэр дэвшигч анар хариулъя. Эндрийн 4. За Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. За өнөөдрийн Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал бол мэдээж та бүхэн сайн мэдж байгаа эрсдэлтэй тодорхойгүй байдал маш ялангуяа геополитикийн тодорхойгүй байдлууд бол өндөр ийм нөхцөл байдалтай байна. Мөн дотоодын дотоодын гаралтай бас инфляц нөлөөлж байгаа бүтээгдэхүүнүүдийн үн ханш өссөн, хүнсний үн ханш өссөн, урд хожид байгаагүйгээр 70-80%-аар төмс хүнсний ногоо жишээ нь өссөн байдалтай ийм нөхцөлтэй байна. Дээрээс нь хойд хөршийн геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор шатхууны үн өсөх бас магадлал байгаа болов гэсэн бас ийм хүлээлтүүдтэй ийм л тодорхойгүй нөхцөл байдал бол нэлээд харагдаж байна гэж үзэж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр Төв банкны зүгээс ер нь ямар бодлого барьж явах ёстой вэ гэдгийг бол сая бас мөнгөний бодлогын хорооны хурал дээр танилцуулсан. Ер нь бол нэлээд мөнгөний бодлогын чанга ийм байдал хിവэрээ явах нэ гэдэг энэ мессежүүдийг бол ерөнхийдөө Төв банкны зүгээс өгсөн. Тэгэхээр зэрэг ялчгүй энэ тодорхойгүй байдал бол энэ Монгол улсын эдийн засаг, бүс нутгийн эдийн засагт бас тодорхой хуваар нөлөө байна гэсэн ийм хүлээлтүүд байна. Хоёрдугаар асуултан дээр болохоор зэрэг мэдээж Төв банкны зүгээс бол яг чиглээд тодорхой юу гэх юм секторт бол тодорхой хэмжээний юунууд оруулаад явах боломжууд бол байгаа. Тэгэхдээ бас Төв банкны хуулиараа хязгаарлагдсан ийм бол зохицуултууд байгаа. Тэгэхээр зэрэг
бидний зүгээс бол аль болох л одоо эдийн засгийг солонгоруулах, экспорт импортыг бол дэмжих, нэмэгдүүлэх, илүү одоо гадаад байлатын улсын нөөцөө нэмэгдүүлэх энэ одоо чиглэл рүү бол гол түлхүү анхаарч ажиллана гэсэн бодолтой байна. Баярлалаа.